Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн видеогоор бид эрүүл мэндийн талаар их яригддагч заримдаа буруу ойлгогддог нэг чухал сэдвийн тухай үзье. За энэ бол омега 3 тосны хүчил юм аа. За энэхүү видеонод Харвардын их сургуулийн омега 3 буюу эрүүл өөх тосыг хоол хүнсэндээ оруулах нь мөн омега 3 тосны хүчлийн чухал хувь нэмэр гэсэн хоёр нийтлэл дээр үндэслэн бэлтгэгдсэн болно. Омега 3 гэдэг нэрийг сонсоход тос гэсэн үг ордог учраас зарим хүн үүнийг муу зүйл гэж бодож магадгүй. Гэхдээ үнэндээ омега 3 бол бидний биед зайлшгүй хэрэгтэй эрүүл өөх тосны нэг төрөл юм аа. Хамгийн чухал нь хүний бие омега 3-ыг өөрөө хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж чаддаггүй. Тиймээс бид үүнийг хоол хүнсээрээ авах шаардлагатай юм байна. Омега 3 нь бидний биеийн эсийн мембраны бүтцэд оролцдог. Мөн цус бүлэгнэлт, судасны агшилт, үрслийн үйл явц зэрэг олон үйл ажиллагаанд чухал нөлөөлдөг байна. Омега 3 тосны хүчил үндсэндээ 3 төрөлтөө. Нэгдүгээрт ALA буюу альфа линолены хүчил. Энэ нь ихэвчлэн ургамлын гаралтай хүнсэнд байдаг. Жишээлбэл майлангийн үр, чиа үр, хушиг, канола тос, шар буурцгийн тос зэрэгт ALA нь агуулгадаг байна. Хоёрдугаарт нь EPA болон DHA гэж байдаг юм байна. Эдгээр нь голчлон далайн гаралтай хүнсэнд байдаг байна. Ялангуяа тослог загсанд байдаг байна. Salmon, макрел, сардин зэрэг загснууд EPA, DHA-ээр баялаг байх нь. DHA нь тархины болон харааны хөгжилд онцгой ач холбогдолтой гэж нийтлүүдэд дурдсан байна. Одоо бид омега 3 бидний эрүүл мэндэд ямар ашигтай вэ гэдгийг үзье. Нэгдүгээр зүрх судасны эрүүл мэндэд тустай гэж байна. Судалгаагаар омега 3 нь триглицеридыг бууруулах, тэгээд зүрхний хэм алдагдах эрсдлийг багасгадаг байна. Мөн судасны хананд тов руу хуримтлагдах явцыг удаашруулж, цусны даралтыг бага зэрэг бууруулах зэрэг олон нөлөө үзүүлдэг байна. Ялангуяа зүрх судасны өвчтөй хүмүүс загас болон загсны тосноос авах омега 3 нь зүрхний шигдээс харвал зэрэг эрсдлийг бууруулахад дэмжлэг үзүүлж болзошгүй гэж Америкийн зүрхний холбооноос олон жилийн турш зөвлөж ирсэн байна. Хоёрдугаарт нь омега 3 нь өрөвслийн эсрэг нөлөөтэй байж болно. Жишээлбэл үе мөчний өвдөлт, хөшүүн байдлыг багасгахад тусалж магадгүй гэж дурдсан байна. Мөн зарим судалгаанд омега 3 нь экзем зэрэг өрөвсөлтөй холбоотой өвчний үед тодорхой хэмжээгээр ашигтай байж болох талаар судалсан байна. Гуравдугаарт тархи нүдний хөгжилд маш чухал юм байна. DHA нь тархи болон мэдрэлийн тогтолцооны хөгжилд онцгой хэрэгтэй. Дөрөвдүгээрт омега 3 нь насжилттай холбоотой зарим өвчнөөс хамгаалах боломжтой гэж судалсан байна. Тухайлбал насжилттай холбоотой хараанд нөлөөлдөг өвчний эрсдлийг бууруулахад омега 3 тодорхой үүрэгтэй байж магадгүй гэжээ. Тэгвэл омега 3-ыг хэрхэн хангалттай авах вэ гэдгийг хэдүүлээ ярилцгаая. Хамгийн сайн арга бол нэмэлт бүтээгдэхүүнээс өмнө хоол хүнсээрээ авах чухлаа гэсэн байна. Нийтлүүдэд дурдсанаар бүхэл хүнс нь зөвхөн омега 3-ыг төдийгүй бусад олон шим тэжээлийг хамттан өгдөг учраас илүү их сайн их өсөр болж чадна гэсэн байна. Америкийн зүрхний холбоо 7 хоногт дор хаяж 2 удаа тослог загас идэхийг зөвлөсөн байна. Нэг удаагийн хэмжээ нь ойролцоогоор 85 грамм орчим буюу 3 унц байвал болно гэж байна. Харин загас иддэггүй эсвэл зөвхөн веган хооллолтой хүмүүсийн хувьд ургамлын гаралтай их усрууд бас байна. Үүнд майлангийн үр, чиа үр, хушиг, канола тос, шар буурцгийн тос багтана гэжээ. Гэхдээ нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Ургамлын гаралтай тэр ALA нь биед EPA, DHA болж хувиргаж чаддагч. Энэ хувирах хэмжээ нь хязгаарлалтмал юм байна. Тиймээс боломжтой бол тэр EPA, DHA-г шууд их усрээс нь буюу загас, далайн гаралтай хүнснээс авах нь илүү үр дүнтэй гэж хэлсэн байна. Нэмэлт бүтээгдэхүүний талаар ярилцгаая. Омега 3 нэмэлт бүтээгдэхүүнүүд ихэвчлэн загсны тос, эсвэл замгийн тосноос гарган авдаг байна. Замгийн тос нь цагаан хоолтон буюу веган хүмүүс
тохиромжтой сонголт байж болох юм байна. За гэхдээ нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. За зарим хүнд амнаас эвгүй үнэр гарах, хөлс үнэртэх, толгоо өвдөх, цээж хорсох, за дотор муухаарах, суудгах зэрэг зовирууд илэрч болно. За мөн омега 3-ийн нэмэлт нь цус бүлэгнэлтийг бууруулах нөлөөтэй байж болзошгүй гэжээ. За тиймээс цус шингэлэх эм хэрэгэлдэг хүмүүс заавал эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй юм байна шүү. За мөн нэг сонирхолтой сэдэв бол омега 3 ба омега 6-гийн харьцаа юм. За зарим хүмүүс омега 6 их хэрэглэх нь өрсөлдөлийг нэмэгдүүлж омега 3-ийн ашиг тусыг бууруулдаг гэж ярьдаг. Энэхүү нийтлэлд дурдсанаар төрөл бүрийн судалгаанууд дээр энэ санааг одоо бүрэн баталгаажуулж чадаагүй байна. За омега 6-г ч мөн адил биед хэрэгтэй тос бөгөөд зүрх судасны эрүүл мэндэд тодорхой ашигтай байж болно гэжсэн байна. За ингээд дүгнээд хэлэх юм бол бидний ихэнхэд одоо омега 3-ын хэрэглээ нэмэгдүүлэх шаардлагатай байж магадгүй. За гэхдээ үүнийг хамгийн энгийнээр нэмэгдүүлэх арга нь хоол цэсээ одоо өөрчлөх юм байна. За тослог, загас, самар, үр, ургамлын одоо эрүүл ургамлын тосыг нэмж оруулах нь одоо бидэрт их ашигтай юм байна. За товчхонтой омега 3 нь зүрх судас, тархи, нүд, өргөслийн зохицуулалт зэрэг олон талын эрүүл мэндэд чухал үүрэгтэй юм байна. За гэхдээ нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө эхлээд хоол хүнсээрээ авахыг хичээх хэрэгтэй юм байна. За 7 хоногт 2 удаа тосдог загас идэх, за өдөр тутамдаа хушиг, чиа үр, майлангийн үр зэргийг хэрэглээд ургамлын гаралтай омега 3-ийн их өсвөрээ нэмэх юм байна. За харин нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээр болох юм бол эхлээд нь эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. За ингээд өнөөдрийн видео маань ингээд өндөрлөж байна. Хэрэв танд энэ мэдээлэл хэрэгтэй санагдсан бол лайктаар манай сувгийг одоо дагаарай. За дараагийн видеогоор эрүүл мэндийн өөр нэг сонирхолтой сэдвээр уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.